За улсын хурлын чуулган амраад улс төр жоохон намжих нь гэтэл нийгэмд улс төрийн сэдв үргэлжилсэн хэмээр байна. Тасрахгүй найгч. За өчигдөр барилгын юу гэдүүлээ? Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо гэдэг ийм газар өөрийнхөө сошиал хуудсанд нэг мэдээллийг оруулсан. Энэ юу байсан бэ гэхээр 12 дугаар сарын 31-ний нийслэлийн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүргийн дагуу соёлын төвөргөний барилгыг нурааж 2 блок бүх юм 50 давхар барилгыг барих юм төслийг боловсруулж нийслэлийн засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах ийм шийдвэрийг өөрсдөө сошиал хуудасд тавьсан. За тэгээ үүнийг нөгөө нэг нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч даваа далаа гэсэн ийм хаягтайгаар нийтлсэн. За энэ нь ингээд нийслэлчүүд бөгөөд Монгол улсын иргэдийг шокнд оруулсан. Бид нөгөө хуучин өв соёл болж хадгалагдсан явсаар байгаа энэ барилгуудаа арчилж хамгаалж цааш нь яг энэ хэлбэрээр нь авч явах байтал хэрвээ ашиглалтын шаардлага хангахгүй бол нураагаад оронд нь 50 давхар барилга бариулахын төслийг боловсруулж байгаа гэсэн ийм мэдээлэл сонс. За тэгээ ер нь одоо энэ нийслэл юм газрууд олдохгүй байгаа. Тэгээд янз янзын газруудыг чөлөөлөөд тэгээд түүн дээрээ ингээ барилга барих юмрхүү ажлууд явагдаад барилга дээрээс нэг зам барих юмрхүү ажлууд явагдаад байна. Тэгээд түүний нэг жишээ нь энэ бөгөөд мөн түүц баг. Түүцийг яагаад нүүлгээд ингээд хүчээр нүүлгээд байх ч явах те нураагаад байхгүй болгоод байгаагаа Нямбарта дарга нөгөө метро тэгээ нөгөө зам тэртэйгээ холбож ярьсан. Тэгээ энийг барихад эдгээр ингээ саад болоод байна. Тэгсэн чи одоо араас нь ингээ нөгөө соёлын өв бүхий дурсгалт барилгууд руугаа орж эхэлж байна. Тэгээ ингээд хүү хаа юу болоо яаваа ивэ гэд хүмүүс ч нөгөө фейсбુક дээр шеэрлээд янз бүр болоод ингээд ирсэн чинь өнөөдөр энэ барилгыг юусоо нураах тухай яриаггүй. Тийм 50 давхар барилга дээр нь барихгүй энэ гээд эсрэг мэдээлэл гаргаж ирсэн. Тэгээ зүгээр яах вэ ингээ нөгөө барилгын ашиглалтын явцыг ингээ шалгаад нөхөн сэргээх мэргээх иймэрхүү үүрэг даалгавар өгсөн юун 50 давхар барилга бай энэ гэл гинт мэдэхгүй царайлаа гараад ирсэн. Тэгсэн энэ нөгөө Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбооны фейсбુક дээр нь ингээ байгаад тах тэр мэдээлэл одоо хүртэл. Тэгээ үүнийг нь мэдээж одоо цаанаас өөрсдийнх нь ярьсан зүйлийг л энэ газар тавьж байгаа. Өөрөө дур мэдэж нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүрэг даалгавар гэж яагаад тавихгүй тодорхой. За ингээ нийслэлчүүдийг Монгол улсын иргэдийг бохимдуулаад эхэлсэн. Тэгсэн нэг өнгөрсөн орон нутгийн сонгуулиар хүн намыг нийслэлд ахалж орсон Золзаяа гэж эмэгтэй өөрийнхөө мөн сошиал хуудсандаа нийслэл одоо камержуулах гэж оруулж ирээд бод электроникс руу 39 тэрбум төгрөг шилжүүлээд түүнийгээ бэлнээр нь гаргаж аваад тэгээ орон нутгийн сонгуульд ашигласан гэд өөрийнхөө фейсбુકт ингээд нөгөө шилжүүлсэн мөнгөнд дүнтэй хамт хийгдэж байгаа ажилтаа хамт гаргаад ирсэн баг. Тэгээ яг энэ бэлнээр гаргаж аваад мөнгөний угаагаад орон нутгийн сонгуульд ашигласан юм үгүй мүү гэдгийг баталгаа нотлоготой мэдэхгүй ч тэдэнтэй хамт нийслэлд өрсөлдсөн хүн намын нийслэлийн одоо нэр дэвшигчдийг толгоолж орсон энэ нэмэгтэй ингээд фейсбુક дээр гаргаж ирээд тавьсан. Тэгээ ингээ араас нь одоо нэг таксины 2000 такси энтерийг эсэргүүцсэн янз янзын зүйл дээр ер нь дуурайд байгаа юм байна. Тэгээ ингээ нэг нийслэлтэй холбоотой бод электроникстэй холбоотой бас нэгэн сенсац гарч ирлээ. Тэгээ ер нь сүүлийн үед Нямбатрыг тойрсон ийм асуудал ерөөсөө дуусахгүй. За тэгэл энэ зунжингаал асуудалтай байсан. Тэгээ сүүлийн үед бүр нөгөө асуудал нь хурцтаад манай хүн ч гэсэн өөрийгөө барьж дийлэхээ болоод хавийн амтнд руу дайрч эхэлсэн. Тэгээ нөгөө таксин дээр Отгонбаяр хөлөө нэг залуу байдаг штеп. Одоо ерхий сайдын зөвлөх хийдэгч гэлөө. Тэгээд МСС нөгөө UBKB зарсан юм залуу байдаг. Тэр залуу нөгөө 2000 захилгаан
Хятадаас оруулж ирж байгаа захилгаан автомат таксиг нь эсэргүүцсэн чинь Нямбатар аюу уурлаад энэ муу сонгуульд нэр дэвших гээд аргаа чинь ингээд PR хийж байгаа гэл. Эхлээ тэр залуу руу дайраад эхэлсэн. Ер нь л яг хүмүүс рүү дайрдаг гэсэн. Тэгээ сүүлд онцгой дайрч гисэн. Тэр залуу руу дайраад эхэлсэн. Тэгсэн араас нь нөгөө од мөндөргөө суугийн үүсгэн байгуулагч Зандаа гээд ах хүү гэдэг тэр ах хүү рүү мөн дайрсан. Тэгээ юу дайрсан бэхээр нөгөө мөн л одоо өөрийнх нь хийж байгаа зохион ажиллагааны холбоотой шүүмжил хийсэн чинь энэ бас дөрөвдөгч намаас нэр дэвших гэж байгаа амжилт төсөө энтергээд ингээд өөрийнхөө фэйсбүүкээр ингээд хэрэлдээд эхэлсэн. Манай хотын дарагч ирнэ. Манай хотын дарагч ирнэ тэгэл хүн байтугай нохот хүртэл хэрэлддэг гэл. Тэгээ тиймэрхүү хошин юм гарцсан. Тэгээ улсын хурлын гишүүн Лодо Самбуруу дайрсан, МСС-ийн гар хөл яасан гэл шүүмжлэл хийсэн. Мөн дийгүүлээд өөрийнхөө фэйсбүүкээр ингээд дор нь ингээд хэрэлдээ яваад. Тэгсэн зүйлдээ бүр хитрээд нөгөө ньюсрумын Батцэг гээд сэтгүүлч байдаг. Сэтгүүлч рүү дайрсан. Яриа авъя гээд ер нь одоо ингээд ньюсрумд өгөхгүй өмнө нэг болор эрдэнэ сэтгүүлч нийслэлийн хангаар дээр очиод яриа авах гэсэн чинь чи удалдагцсан сэтгүүлч хаанаас явж байгаа юм тэр гээд шахмал түвшиндээ амхандаа олдохгүй юм гээд энэ юу болж ийн гээд асуугаад ирсэн чинь худалдагцсан тэр гээд тэгээд дайраад хэлсэн. Тэгээ араас нь тэр ньюсрумын Батцэг сэтгүүлч рүү танах МСС-ийн гар бол болсон сэтгүүлч танаа дээрээ өгөхгүй гэдэг. Ингээд хүмүүсийг ингээд хамгийн гол нь орон төсгөөр гүтгээд өөрөө Улаанбаатар хотын захирагч тэгээ төрийн өндөр албан тушаалтан хууль зүйн сайд хийж байсан, улсын хурлын гишүүн хийж байсан ийм хүн байж хүмүүс ингээд орон төсгөө гүтгээд тэгээ ингээд дайраад эхэлсэн. Тэгээ энэ эргүүлээд нөгөө өөрлөө ингээд маш их хар илам ингээд дайралтыг өгөөд байгаа. Танаа ньюсрум сайт ямар хэмжээний орлого олдог болоод Монгол улсын хамгийн үнэтэй МСС-ийн үйл хөдлөлгүүдэд байрлаж үйл ажиллагаа явуулдаг юм. МСС үйл хөдлөлгөө? МСС-ийн үйл хөдлөлгөөд танаа сайт байрлалт юм байна. Энэ хаана? Гэхдээ танах МСС-ийн Шангрила энэ ямар центр үлээ? Хүндрээр үнсэн танд баярлалаа. Тэгээ ер нь их бухимдалтай багш сүүлийн үед манай хотын дарга Нямбатар. Яагаад гэвэл одоо түүнийг ингээд ажлаас нь хөндөрүүлэх, унгаах иймэрхүү үйл явц яваад байна гэж өөрөө хардаадах шүү. Тэг ингээ олон нийт ч гэсэн яг энэ байгаа байдал нь харахаар нэрээ идэх гээд байгаа юм шиг ингээ санагдаад. Тэгээ эндээ өөрөө их шатаад тэгээ өөрлөө нь ингээ янз бүрийн юм ярьсан хүн болгон руу дайраад өөрийнх нь эсрэг байгаа мэт ингээ тийм сэтгцийн өвчтөө юм шиг тийм болцсон юм. Тэгээ ингээ нийслэг тойрсон асуудал дуусахгүй байна. Тэгээ Нямбатар дарга маань удахгүй ажиллаа өгч магадгүй юм шиг байна. Энэ бол тэгтээ магадгүй шүү. Тэгээ одоо даргатай гэж хэлгээд над руу битээ дайраад унаарай. Энэ бол зүгээр магадaltaй өөрийн чинь байгаа байдал болон олон нийтийн байгаа байдлыг хараад дүгнсэн төгөлт маань юм байна. За тэгсэн ерөнхийдөө Зандан Шитэр нэг зүйлийг ярьжээ. Манай NTV телевизийн оны тойм гэдэг нэг хийдэг. Жил болгон жилийн эцэст яг оны тоймор хүндтэй зочтой авчираад студидээ суулгаж хагаад бэлдэж зассан тайзан дээр хийлэгддэг. Яриулдаг ийм гахалтай оны тойм байдаг. Тэгээ мөн энэ оны тойм дээр ерөнхий сайд Зандан Шитэр нэг зүйлийг ярьсан байна. Тэгээ энэ яриаг нэг сонсоод байгаа. Хууль зүйн сайд төрийн хууль цаасны зөвлөх үүдэг. Энэ бол одоо манай явж ирсэн уламжлал хууль ёсны жишг нь. За Финланд ч гэдэг юм уу ийм холимог засаглалтай олон улсуудад хууль зүйн сайд нь төрийг төлөөлдөг ерхий прокурор байдаг юм уу? Улсын яллагчийн үр гүйцэтгэдэг гэсэн үг. Тийм шиг байна. Энэ шиг ч гэсэн харгалзаж үзэж байгаа гэсэн үг. Зарим улс үндсэн хуулиараа болон холбогд хуулиараа хийж байна. А зарим улсад тодорхой хуулийг боловч төрийн хууль цаазын зөвлөх гэж одоо манай байгаа статус явж гисэн. Төрийн өмнөөс нэхэмжлэх шаардлага тавих, хууль зохиолох байгууллагатай хамтран ажиллах, хууль хэрэгжүүлэх үндсэн үүргийг хууль зүйн дотоод иргэн хариуцдаг. Үүнээс хууль зүйн дотоод иргэн сайд бол зөвхөн нэг улс төрч биш, бас төрийн хууль цаазын зөвлөхийн ажлыг гүйцэтгэж хэрэгжүүлдэг учраас энэ дамлага хийж гэж алгуулдаг. Тэгээ энэ ярин дээр ингэж байгаа ерөнхий сайд хууль зүйн сайдыг ерөнхийдөө нэг юм яллагч байдлаар анх томилсон санаа тийм байх юм шиг. Тэгээд ер нь л цаад утганд хууль зүйн сайд нь одоо энэ улс төртэй холбоотой зарим нэг хэрэгүүд ингэ шийдвэрлэдэг ингэ ялдаг байх, эрхтэй байх хэрэгтэй гэсэн иймэрхүү шуум өгöd байгаа.
Тэгээ ерөнхий прокурор болох гэдэг юм уу? Яах гэдэг юм. Тэгээ ер нь нэг юм ялдаг. Одоогийн ийм хууль эрх зүгээр бол хууль зүйн сайд ямар нэг юм ялдаг юм байхгүй. Хэрвээ зандан шитрийн энэ ерөнхий сайдын ярьж байгаагаар бол хууль зүйн сайд нь ингээд яллаад байгаа. За энэ нь бол улс төрийн гэмт хэрэгтэй юм байна. Гэ цаашаа шүүхрүүд гээд яллаж явуулдаг. Иймэрхүү байдалтай болох гэдэг юм шүү. За энэ хэрвээ ийм байдалтай болвол бүр утга алдаа шүү. Үнэхээр бүр утга алдна. Яг нөгөө нэг намын ийм дарангуйлч жинхэнэ үсч эхэл. Бүгдийг нөгөө нэг авиж хонглоор нь чихээд хүмүүсийг яллаад цааш нь хэлсдүүлээ. Тэгээ явуулаад ингээд эхэлнэ. Бүр утга алдаа шүү. Тэгэхээр ийм юмдүүд эзэж байж болохгүй тэгээд зандан шитрийн дарга маань хэцхий их догтлсны улмаас янз янзын ярьсан юм шүү. Тэгээ ингээд нэг лаглаг орнууд ийм байдаг гэж өөрөө яриад байгаа. Финлянд энэ төр гэдэг яг ярен дээр ярьж байгаа. Финлянд жишээлбэл ийм байдаг. Нүггүй Финляндтай Монгол одоогийн байдлаар өөрсдөө харьцуулах болов гэдэг. Манай Монголын улс төрчид нэг юм алдаа гаргаад идэг ингээд гадны оронд гэдэг. Гадны оронд одоо судалснаар ийм байдаг. Тийм учраас манайх ийм байх хэрэгтэй. Өөрсдөө тэр амар өндөр хөгжилтэй иргэдэн бүрэн ухамсарчдсан нийгэм нь ямар нэгэн одоо асуудалгүй улс төр нь ямар нэгэн авилга хулгай хэл ахуул нэг намын дарангуулдаг тийм зүйл байхгүй болчихсон тийм орнуудтай зөөрлөөд идэг. Манай Монгол тис ондоо шүү. Бид нар туулах хэвээр юм а туулж байгаа. Ингээд цаашаага апдейт хийгээд явах хэвээр шүү. Юу Финляндийг Монголтой лаг зөөрлөлтийн манай хэвээсээ. За нэг иймэрхүү байна. Ард нийтийн санал асуулга гээд нэг юм хөдөлгөөн өрнөд тах шүү. Facebook орчинд. Тэгээ ингээд нэг групп нээсэн. Ард нийтийн санал асуулгахын групп нээсэн. Тэгээ энэ одоо ямар учиртай групп юм бэ гэд ингээд нөгөө групп руу ороод харсан чинь нэг хэсэг бүлэг хүмүүс нийлсэн тийм нэг хөдөлгөөн юм байна. Тэгээ энэ хөдөлгөөн нь ямар зорилготой юм бэ гэд харахаар яг тийм нэг зорилго тодорхойгүй байгаад байсан. Тэгсэн өнөөдөр энэ хүмүүс мэдээлэл хийж хэвлэлийн урал хийж байна. Хэвлэлийн урал хийхдээ юу гэж хийж ийнэ гэхээр ерөөсө зорилгоо ярихгүй нь ард нийтийн санал асуулга л хийн гэдэг юм ерөөсө. Бид нэр юм ард нийтийн санал асуулга хийн. Тийм учраас одоо ингээд эхний ээлжинд их хурлаа хийн. Энэ их хурлаар бүртгэлээ ингээ хийж байгаа. Одоогийн байдлаар 60000 гаруй хүн бүртгүүлсэн байгаа юм уу да. Эдгээрээсээ нэг 1100-ийн л эхний ээлжинд авч их хурл дээр оруулах юм шүү. Тэгээд зорилго тодорхойлох юм яах юм. Тэгээ ямар тач хэвлэлийн хурлын үеэр ганц нэг хүмүүс нь нэг зүйл ярьсан. Тэрний юу гэхээр улсын хурлыг тараах ийм ард нийтийн санал асуулга явуулна гэж ирж байна. Улсын хурлын тараах дээрэс нь улсын хурл нь одоо ингээд чадамжгүй 128 болоод үнэхээр чадамжгүй юм байгаад байна. Ерөөсө болохгүй байх гэж үзээд байгаа юм байна. Тэгээ болохгүй байх гэж үзээд байгаа бол цаашаа ингээд нэг хүний удирдлагатай байсан чи яад юм гэсэн иймэрхүү зарим нэг зүйлийг ярьж байна. Хүмүүс. Энэ хүмүүс нь хин юм бэ гэхээр нөгөө нэг Батялалт гээд нэг залуу байдаг штэ. Нэг ах байдаг штэ. Тэмцэгч юм уу яг юу чи тэ мэдгүй нэг нам мамтай ч үлээ ямар ч байсан нэг тийм ах байдаг. Тэр ах тэргүүтэй хүмүүс байгаад нэг хижээл насны хүмүүс байгаад. Тэгээ энэ хүмүүсийг яг зорилго нь ерөөхдөө яг өнөөдрийн хэвлэлийн урлаараа хэлээгүй ч гэсэн улсын хурлыг тараахаар ард нийтийн санал асуулга явуулах юм байна. Тэгээд тарцсан хойно цаашаа яах юм бэ гэдэг дээр их шийдэл гаргасан ард нийтийн санал асуулга гаргах юм. Тэр нь өнөөдрийн ганц нэг хүмүүсийн хэлээд байгаагаар нэг хүний удирдлагатай болох гээд байгаа юм шиг байна. Тэгээ ямар тач нэг яг тэр хэвлэлийн урлаар ярьсан зарим нэг зүйлийг сонсъё. Нэг танхимтай 126 гишүүнтэй парламентд итгэл үзүүлэх үү, эс үзүүлэх үү гэсэн асуудал товчхондоо. Эвлэгт нь нэгдээд тэгээд одоо удирдлагатай гэж удирдлагч юу вэ? Монголын ард түмэн бүгдээр нэгтгэл болоод. Тэгээ энэ хүмүүсийг байна шүү дээ тийм. Одоо нөгөө алтан дорнд компани үүсгэн байгуулагч олноо хамар гамбол тэгээд алдартай тийм. Гамбол тэгээд нөгөө хүн ивент итгэж байгаа юм байна. Одоо зарим нэг үйл ажиллагаагийн тэгээ дээрээс нь тэр их хурлуулах конвеншн центрийн нөгөө корпоратив байдаг конвеншн центрийн тэртээ хийлгээд тэгээ ивент итгэж байгаа юм байна. Тэгээ эдгээр нийлсэн хүмүүс юм ард нийтийн санал асуулгах гээд хөдөлгөөн өрнүүлээд явж байгаа юм. Тэгээд одоохондоо зориулахгүй байгаа юм байна гэж ойлголоо. Цаашдаа зорилгоо тодорхойлох юм байна. Тэгээ ямар ч хэсэн улс орон болохгүй, бүтэхгүй байх гэдгээ мэдж байгаа хүмүүс юм байна. Тэгээд хоорондоо уулзчаад
тэр зорилгоо тодорхойлох. Яг тэгвэл алийг бид нар яах юм? Улсын хурлыг дараах юм уу? Эсвэл ерөнхийлөгчийн сэсвэлтэй болох юм? Яах юм гэдгийг тэр уулзчаа дараа нь ингээд тодорхойлох юм байна. Тэр тодорхойгүй үед хүмүүс ямар ч сан ард нийтийн санал асуулгыг групп нээсэн. Энэ группний хандлт мандал их сайтай юм шиг үлээ гүйцэтгэл юм уу яа гэдэг мэдэхгүй. Тэгээ одоо нэг жижигхэн нөгөө нэг мэдээлэл хүргээд ард нийтийн санал асуулгыг ер нь яг яаж явуулт юм бэ те? Ард нийтийн санал асуулга нь өөрөө ингээ хуульчлаад өгсөн байдаг. Тэгээ энэ ард нийтийн санал асуулгыг сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх нь оролцсон юм ард нийтийн санал асуулгыг одоо хүчинтэд тооцдог. Тэгэхээр одоо ерөөхдөө нэг юм манай улсад нэг сая гаруй хүн сонгуул өгч байна. За сонгуулийн насны нэг сая 900 сая 800 хүн байлаа гэж бодоход түүний нэг 800 мянгаас дээш нь оролцсон юм ард нийтийн санал асуулгыг хүчинтэд тооцож байгаа. Тэгээ олонхын санал авсан асуудлыг одоо шийдвэрлэгцэн гэж үзнэ гэж байгаа. Тэгээд энэ ард нийтийн санал асуулгыг ер нь яг хэн одоо явуулах юм боломжтой байд юм бэ гэхээр Монгол улсын ерөнхийлөгч байдаг, засгийн газар байдаг, улсын хурл байдаг. Улсын хурл санаачлагтай 3-1-ээс доош хүн санаачилдаг. Тэгээд одоо энэ ард нийтийн санал асуулга явуулж байгаа энэ зүйл нь яг одоо Монгол улсын төрийн болон гадаад дотоод бодлоготой холбоотой за тэг үндсэн үйлд нэмэлт өөрчлөлт оруулах гэх мэтчлэн иймэрхүү зүйлүүд дээр санал асуулга явуулаад дэмжсэн тохиолдол цааш явдаг. Тэгээ одоо эдгээр маань өөрсдөө ингэж улсын хурлыг тараах юм ард нийтийн санал асуулга юм дэж явуулах гэдэг шүү. Тэгэхээр энийг ингэж нөгөө санал асуулгыг одоо улсын хурл хилцээд 3-2-оос доош хүн зөвшөөрөх хэрэгтэй байдаг байхгүй. Тэнгуут өөрсдөө унгаах гэж байгаа хүмүүс 3-2-ороо одоо дэмжиж за бид нар болио өгөө бид нар болохгүй юм байна гэдэг ийм болно гэдэгт тийм итгэлтэй биш үү. Тэгээ ямар тач ийм нэг бүлгэм гараад иржээ. Хаанаас ч юм бүү мэд гинтл сая өнөөдөр мэдээлэл энэ хийгээ тэгээ мэдээлэл хийхэд нь сонирхоод үзсэн нэг иймэрхүү төрхтэй хүмүүс байна. Тэгээ үеийн үеийн сонгуулийн үеэр ч юм уу янз янзын үеэр ингээ явж идэг энэ тэнд янз янзын чагсаал цуглаан сенсац хийгээд явж идэг иймэрхүү хүмүүс байна. Тэгээ энэ хүмүүстэй Алтан дороонд компани үүсгэн байгуулагч Гамболд гэдэг хүн нэгдээд санхүү мөнгөөр боломж болцоогоор туслаад ингээд явж байгаа юм байна. За өнөөдрийн нэг юм онцлог сэдвүүд нэг иймэрхүү байл.